Сөөргөөтэй холбоотой надад асуулт байна. Жирэмсэн эхийн цээж яагаад хорсдог вэ? Жирэмсний сүүлийн саруудад ураг томрохын хэрээр хөвлийн даралт ихсдэг. Даралтыг бид нар миллиметр мөнгөн усны багна гэдэг нэг жир хэмждэг штэ. Хэвийн жинтэй хүний хувьд болохоор хөвлийн даралт дотоод даралт 0-5 мм мөнгөн усны багна байдаг бол жирэмсний сүүлийн 3 сард энэ даралт нь даруй 2-3 дахин ихсдэг. За энэс болоод хотоод гэдэс шахагдаад хотоодны хүчил улаан хоолойд орж ирдэг. Ингээд жирэмсэн эхчүүдийн 80% нь сөөргөн зовирууд жирэмсний сүүлийн саруудад илэрдэг байгаа. За ер нь бол төрсний дараа бол ихэнхдээ хэвийн байдалтай ордог. Тэгвэл тархалттай хүмүүсийн цээж хорсох нь хэвлийн даралт ихсэнтэй холбоотой юу? Мэдээж шууд холбоотой. Хүн тархалаад ирэхээр хэвлийн үндийн бүхэл эрхтнүүд хотоод гэдэс цөсний хүүдийн нойр улчирхаа шахагдаж эхэлнэ. Статистикаас үзэхэд бие маасын индекс 30-аас дээш буюу нэгдүгээр зэргийн тархалттай хүмүүсийн 70% нь сөөргөн шинж тэмдэг илэрдэг. Тэгэхээр бид нэр жингээ зохицуулна гэдэг нь сөөргөн зовиороо намдаах менежментийн хамгийн том хөшүүрэг болж байгаа. Хэвлийн даралт ихсэхэд өөр юу нөлөөлөх вэ? Хитвэрүү хувц өмсөх, бүс, нурууны бүс, корсет зөөх нь бидний дотор эрхтнүүдийг боомлдог. Судалгаагаар бүсээ чангалж өмсдөг хүмүүст сөөргөө илрэх магадлал 3 дахин өндөр байдаг. За мөн удаан хугацаагаар сууж ажиллах энэ бол бас дотоод даралтыг мөн л нэмэгдүүлнэ. Хэрвээ та өдөрт 6-аас дээш цаг сууж ажилладаг бол энэ сөөргөө үүсэх эрсдэлт нэг хүчин зүйл болно. За эндээс үзэх юм бол сөөргөө бол бидний дотор эрхтнүүдийн даралтын хоорондох тэмцэл явж байгаа. Тэгэхээр та дотоод даралтаа нэмэгдүүлэх болгонд л таны хотоод улаан хоолойн хонигч булчинд илүү ачаалал өгнө, тэр хэрээрээ хүчил өгсдөг гэдгийг санаарай. Хооллолтын байдал нь хэвлийн даралтад нөлөөлдөг үү? Хамгийн их нөлөөлнө. Хэрвээ таны хоолны шингээц хоол боловсруулалт доголдоод муудах юм бол энэ нь боловсроогүй хоол таны эцэнд их хэмжээгээр хий үүсгэнэ. Энэ нь сөөргөө үүсэх эрсдлийг 2 дахин нэмэгдүүлдэг. Энэ тохиолдолд зөвхөн хотоодны хүчил биш, хоолны үлдэгдэл, цөсний хүчил, шүтлэг бодисод буцаж урсаж орно. Эндээсээ болоод таны улаан хоолой, түнх залгуур, тэр тухайн амны хөндий хүртэл салт бүрхүүлэн зочирч гэмтэх байдалд хүрдэг. Амьдралын ямар буруу зуршлууд хэвлийн даралтыг нэмэгдүүлэх үү? Сөөргөө гүйсэх, хэвлийн даралтыг ихсгэх энэ бүхэнд бидний амьдралын хэв маяг буруу зуршлууд маш их нөлөөлдөг. Тухайлх юм бол нэг дор их идэх, хоолой шингээгээгүй ээжэж хэвтэх. Энэ тохиолдолд бол сөөргөө үүсдэг. Яагаад тэгэхээр бид нэр хотоод хоолтой байх үед хэрвээ хэвтэх юм бол эсвэл нэг дор их идэх юм бол хотоодны хан тэр хэмжээгээр тэлдэг. Хотоодны хан тэлхийн хэрээр улаан хулаан доотлын хонигч булчингийн агших чадвар нь ерөнхийдөө алдагддаг. Бид нэр эрзэнийг хэрвээ сунгаал байх юм бол явандаа буцаж эрзэм хэвийн байдалд орохоо болдогтой адилхан улаан хоолойн доотлын хонигч булчин хэрвээ байнга л ачаалал өгүүлэх юм бол тэр хаагдах чадвар нь 20% хүртлээр буурдаг. Тэгэхээр бид нэр хоолныхоо хэмжээг тохируулах, хоол боловсруулах, үйл ажиллагаагаа дэмжих ийм үйлдэлүүдийг бол хийж хэвснээрээ сөөргөө үүсгэхээс өөрийгөө хамгаалах боломжтой болно. 4 дугаар сарын 21-ээс 24-нд явагдах сөөргөөг эмгүй ангаай ээлжид онлайн сургалтын бүртгэл эхэллээ. Та сургалттай холбоотой мэдээлэл авах бол комент хэсэгт би сургалтад хамрагдана гэж бичээрэй. Зөв мэдээллээр сөөргөөтэй тэмцэе.